За сайн байцгаана уу? Эмч зөвлөж байна энэ удаагийн дугаарын дагуу харшлын гаралтай хамар битүүрэлтийн талаар та бүхэндээ зөвлөгөө өгч байна. За ер нь бол хамар битүүрэх маш олон шалтгаан байдаг. Үүний нэг том сэдв нь бол харшлын гаралтай хамар битүүрэлт байдаг. За одоо ер нь бол яг харшлын гаралтай хамар битүүрэлтийн яг эд үйлдвэрлэл эхэлж байгаа холбогдуулаад энэ сэдвийг жоохон төлхөө ярих гэж байна. За ер нь бол хамар маань өөрөө үнэтлэхээс гадна маш чухал нөгөө нэг одоо агаарт одоо хүний хамарт байдаг одоо тэр сормослог эсүүдийн тусламжтайгаар одоо гаднаас орж ирж исэн бактери, вирусыг одоо цэвэрлэж шүүх үүрэгтэй байдаг. Тэрнээс гадна мөн одоо хамрын тэр доод цамалдаг, дунд цамалдаг гэж яддаг. Тэр одоо нөгөө дулааны одоо гаднаас орж ирсэн тэр судас маань одоо гаднаас орж ирсэн тэр агаарыг сайхан шүүхээс гадна одоо нөгөө дулаа цөлөөд цаашаа цэвэрлэх үүрэгтэй байдаг. За тэгээд харшлын гаралтай хамар битүүрт бол ерөнхийдөө бас давхар жирэмсэн хүмүүст их тохиолдож болно. За хүүхдэд, хөгшин хүмүүст их тохиолддог байгаа. За мөн харшлын гаралтай хамар битүүрэлтийн үед бол шууд дур мэдэн одоо харшлын уух нь бол маш буруу. Эхлээд харшлын гаралтай хамар битүүрэлтийг онцлуулад за тэгээд харшлын гаралтай хамар битүүрэлтээ шууд одоо дур мэдэн эмийн сангаас хамрын тусаалга авч хэрэглэх нь энэ цаашлаад маш их олон сөрөг үр дагаврыг хүргэдэг байгаа. За ер нь бол одоо хамрын тусаалга маань өөрөө ер нь бол тэр гол нөгөө судсыг агшаах тэр суц агшаах бэлтгэл байдаг. Ихэнх тусаалга маань ер нь суц агшаахаас гадна одоо тэр хамрыг гол нөгөө нэг чигийг барих юм бол зарим тусаалгад байдгүй. Тэгэхээр одоо хүмүүсийн хамгийн их голчлон хэрэглээд байдаг тэр навцлын, тавцлын гэдэг хамрын тусаагур маань удаан хугацаанд хэрэглэснээрээ одоо хамрын одоо үйл ажиллагааг их өөрийнх нь үйл ажиллагааг алдагдуулаад цаашлаад одоо их нөгөө шарах, тав үүсэх нөхцөлийг бол бүрдүүлдэг. Хамар маань өөрөө тэр хамрын тэр самалдаг гэдэг гол зүйл маань өөрөө хөөж, буцаж, агших юм физиологийн үйл ажиллагаа өдөр тутамдаа бид нар хангаж идэг. За халуун газар байх үед, жирэмсэн үед, за одоо тоо шороо ихтэй үед, ханаа төрсөн үед тэр самалдаг маань өөрөө нөгөө их хөөж тэгээд хамар битүүрэлтийг аягүй үүсгдэг байгаа. Ер нь одоо удаан хугацаанд тэр хамар одоо заавал харшлын гаралтай юмд заавал самалдаг заслага хэрэглэхгүйгээр за одоо гэр аргаар гэх юм бол за одоо хамраа сайхан угаах, цэвэрлэх, за ханаа төрсөн үед ханаадаа эмчлэх, за агаарын солилцоо явуулах, өдөр тутамдаа нөгөө тоо шорооны одоо цэвэрлэх одоо чигтэй цэвэрлэгээ хийх, за өндөр дэнтэй ундах бол одоо эмийн бус аргаар одоо эдгэх нэг арга байдаг. За хамрын тусаагур номер 1 2 наснаас доош хүүхдэд бол огт цацаж болохгүй. Тэгээд эцэг эхчүүд бол дур мэдээ танаа төрсөн үед бол маш их хамрын тусаалга хэрэглэдэг. 2 наснаас доош насны хүүхдэд хэрэглэх эсрэг тал нь одоо хамрын тэр нөгөө судсыг агшаахаас гадна тархины судсыг агшааж идэг. Тэрнээс болоод маш их тархины одоо өвсөх, цаашлаа хүндрэл үүсэх өрөвсөл нөхцөл бүрдэж идэг. За тэгээд хамрын цацлагыг одоо эмчийн зөвлснөөр заавал одоо жихмар бол мэрэгжлийн эмчд үзүүлээд за харшлын гаралтай тусаалга байна уу зөвхөн одоо тэр судсыг агшаах тусаалга байна уу гэдгийг эмчтэй үзүүлж байгаа шийдээд за зарим тусаалга дээдлэл нь 7 хоног, зарим нь 14 хоног, за бүр максимум хэмжээ нь бол нэг сар хүртэлх хэрэглэх боломжтой зарим нэг тусаалгууд байдаг. За ер нь бол нэг 10-аас 14 хоног дундаж хугацаа. За түүнээс дээш хэрэглэснээрээ одоо нөгөө нэг саяны хэлсэн хамрын самалдаг өөрөө тэр буцаж агших механизм одоо байхгүй болно. Тэгээ сүүлдээ одоо тусаалганд их тасдаг. Тэгээ эхэндээ онгойж исэн бол сүүлдээ одоо онгойхоо болоод эсрэгээр нөгөө эмийн шалтгаантай самалдаг хөөн гэдэг юм одоо байх ёстой хэмжээнээсээ 2-оос 3 дахин хөөгөөд бүтцийн үйл ажиллагаанд ороод одоо хөлбий өнгөтэй болоод үйл ажиллагаа ингээ алдагддаг. Тэгэхээр ер нь 7-оос 10 хоног эмчийн зөвлөсний дагуу хэрэглэн. За хэрвээ байнга хэрэглэх шаардлагатай зарим нэг хүмүүс бас байх юм бол одоо тухайн тусаалгыг сольж болно. Одоо зарим нь одоо витамин Б-тэй ч юм уу, зарим нь одоо харшлын гаралтай одоо доторх найрлагууд ингээд янз янз байгаа. Тэгэхээр тусаалгыг нэг бол хооронд нь 7-оос 10 хоног солиод аль болох тусаалга бас хэрэглэхгүй зарим нөхцөлд бол буцаад өөр агшихын хүлээгч журмаар одоо хүүтэн агаар ер нь сэлгэж тэгээд хамраа сайхан угааж явах хэрэгтэй. За харшлын болон харшлын бус гэдэг хамрын битүүрэлтийн шалтгаан байгаа. Одоо
арчлын бус шалтгаан жирэмслэлт, за гэмтэл, за тэр гэмтлийн шалтгаантай нөгөө хамрын тасалвчийн мөрөл тэгээд за ер нь манай Монгол хүмүүст бол нэг 10 хүний нэг 7-8 нь бол хамрын тасалвчийн мөрөлт бол онцлогддог. Энэ маань өөрөө нөгөө төрөлхийн болон олдмол шалтгаан байдаг. За төрөлтөө төрөлхийн гажигтай одоо тасалвчийн мөрөлттэй байж болно. Эсвэл олдмолоор одоо ихэнх шалтгаан нь гэмтлийн шалтгаантай. Одоо бөмбөг цохиулах, одоо хүнд цохиулах, гар одоо толгой тархиаар унах одоо шалтгаанаас болоод хамрын тасалвчийн мөрөлт их онцлогддог. За хамрын тасалвчийн мөрөлтийг онцлохгүй удаа явснараа за бид нар гаднаас одоо агаараас хүчил төрөгч гэдэг зүйлийг авах хэрэгтэй. Тэр хүчил төрөгчийн хэмжээ байнга дутуу авснаас болоод хүчил төрөгчийн хэмжээ буурах тэгснээсээ болоод одоо толгой одоо өвдөх те одоо зүрхний цусан амгач багасаа зүрхний хэм алдагдах, даралт ихсэх, зүрхний цохилт ихсэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тэгээд энэ маань ер нь цаашлаад одоо давхар тасалвчийн мөрөлтөөс болоод за дунд чихний өрсөл бас их болдог, хамар чихийг холбодог тэр сонсголын гуурс гэж яддаг. Тэрийг маань ингээд бүглээд өгснөөрөө дунд чихний өрсөл маш их болдог. За мөн тасалвчийн мөрөлтөөс болоод одоо хамрын нөгөө гамрит гэж хүмүүсээр хацрын хөндийн өрсөл одоо гамрит ч юм уу одоо 4 хос 8 хөндөй байдаг хүний хамарт. Тэр хөндийгээр одоо агарын солилцоо муу явцсанаас болоод одоо гамрит тухны өрсөл болоод тэр маань цаашлаад одоо тархины менингит буглаа болох үхэл төргөөр аюултай байдаг. Одоо хамрын тасалвчийн мөрөлт мэдгүй байснаас болоод хамар өөрөө за хүмүүс нэг хамар битүүрээд байна гэд заслага цацаал тий эсвэл ганц нэг юм юмээс хангаас авч ууснаас болоод нөгөө тархины тэр менингит болдог тохиолдол бас их байна. Тэгэхээр заавал нэг чих хамаарал эмчтэй бол үзүүлээд за шаардлагатай бол зураг авахуулаад эмийн эмчилгээгээ зөв бичүүлээд эмчилгээний дагуу ингээд хамрах хэрэгтэй. За хамрын одоо битүүрлэлтээс болоод одоо 5-аас доош насны хүүхдүүд одоо дунд чихний өрсөл аягүй үүсдэг. Эцэг эхчүүд маань одоо хамрын өрөөсөө цэвэрлэхгүй 2 нас хүртэлх хүүхдийг бол өдөр бүр бид нар хамрын одоо өөртөө цэвэрлэх хэрэгтэй. За тэгснээрээ одоо хамрын одоо амьсгалыг бүрэн чөлөөснөөрөө одоо чихний тэр одоо агарын даралтыг солилцоог бол үргэлжлүүлж хэвийн явуулах хэрэгтэй. За тэрнээс болоод одоо дунд чихний өрсөл их болоод дунд чихний өрсөл маань за нэг 10-аас дээш хоноод явхад бол одоо чихний хингэрэг өөрөө бас гимтэх, цоорох тэгээ түүнээс болоод булга гарах шинж тэмдэг илэрдэг. За тэгснээсээ болоод одоо цаашлаад одоо тархины бас менингит буглаа болох одоо ясны одоо чамрахаа сайлах шинж тэмдэг хүртэл илэрдэг байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд за ээжүүдэд зөвлөхөд бол за хамрын өдөр алган байнгын цэвэрлэнэ. За тэр хамрын тэр цацлага гэдэг юм бол одоо нөгөө суд цагшаахаас гадна зүгээр хамрын цэвэрлэх одоо цацлагууд маш их байдаг. Тэрийг бол байнгын тогтмол 2 нас хүртэл хэрэглэх хэрэгтэй. За тэг хөхөө хөхөлөх үед за байнгын босоо байдалтай. За хөөснийхаа дараа 10-аас 15 минут байнгын босоо байхгүй бол одоо хүүхдийн одоо тэр сонсголын гуурс маань одоо өргөн одоо илүү богинохон байдаг учраас хамрын битүүрх бас нэг шалтгаан болдог. Тэрнээс бол дунд чихний өрсөл бол маш их байдаг. Одоо үзлэгийн хувьд гэх юм бол за нэг 50 хүүхэд одоо нэг 50% нь баг хүүхдийн дунд чихний өрсөл бол маш их ирдэг. За дунд чихний өрсөл одоо удаан хугацаанд таслагнаас болоод булга гарах одоо менингит болох шинж тэмдэг их илэрдэг.